Мэргэжлээ зөв сонгох нь таны ирээдүйн амьдралын баталгаа. Хүүхдийн эмнэлгийн асрагч совилогч. Хүүхдийн эмнэлгийн асрагч совилогч нар нь өдөр тутамд бяцхан үйлчлүүлэгчид болон тэдний эцэг эх асран хамгаалагч нарын итгэлийг дааж ажиллах ёстой байдаг юм. Энийний тулд маш өгөөмөр сэтгэлтэй байх ёстой. Хамбург хотын зөвхөн энэ эмнэлэгт гихтэл жил бүр 8000 орчим хүүхэд амбулатороор болон хэвтэж эмчлүүлдэг. Өдрийн хоол авчирлаа халуун шүү. Болгоомжтой. Баярлаа. Танаа өвчтнүүд хэдэн настай байдгүй? Манай үйлчлүүлэгчид 7 хоногтойгоос 17 настай. Тэдний ихэнх нь аав ээжтэйгээ ирж үйлчлүүлдэг юм. Намайг Клаудиа Беннерт гэдэг. Би мэргэжлийн хүүхдийн совилогч. Би дадлага удирдагчаар мэргэжсэн хүүхдийн эмнэлгийн асрагчийн мэргэжлэр суралцагчдыг хариуцаж ажилладаг юм. Нийтдээ 4 тасаг хариуцдаг. Вероника 2 дахь жилдээ энэ мэргэжил суралцж байна. Өдөр бүр тэрээр өвчтнүүдийн имийг тарааж өгөх ёстой. Би энэ имийг нэг савд хийж болох уу? Болно. Энэ имнээс 600 зүг байна. Вероника яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бол? Хүүхдүүдтэй харьцах нь сонирхолтой дээр асаргаа сувилгааны ажил хийдэг болохоор энэ мэргэжилд анхнаасаа л дуртай байсан. Өглөөний мэнд. Одоо Вероникагийн өдөр тутмын ажлыг сонирхцгоё. Бяцхан өвчтнүүд нь Вероникад итгэдэг. Энэ итгэлэл өвчтөд идэхэд зайлшгүй хэрэгтэй юм. Би эхлээд халууны чи үзмээр байна. Сайн байна. Амаа хаагаарай. 37 хэм байна. Роза чи өнөө өглөө ямар хөө байна да? Өчигдрийг шиг сайн байна. Зовиртой өвдөж байгаа зүйл байна уу? Үгүй юу. Сайн байна. Би одоо чиний зүүнний тогтоолтыг шалгаадахыг. Тэгээд эмээ уугаараа заа юу. Ингэж энэ дийлхэд хүндүр байна уу? Үгүй, байхгүй гэсэн үү? Вероник чи сая юун дээр анхаарав? Би энд хүрэхэд хүндүр байна уу, өвчин байна уу, улаалт байна уу гэдгийг шалгалаа л да. Хавдсан шинж байна уу? Үгүй, хавдсан юм юусаа байхгүй байна. Роза надад эмээ уу да. Эмээ цагтаа зөв тунгаар ууж байна уу гэдгийг хүүхдүүд дээр онцгой анхаарах шаардлагатай байдаг юм. Гурвангийн нэг дор ууж байгаа юм уу? Мундаг юм аа. Вероника чи одоо Йошуагийн болтыг солиорой. Зүгээр үү? Чи болтоо өөрөө эхэлж задламаар байна уу? Тийм ээ тгий. Йошуагийн гараа нилийн хүндрэлтэй хугаралтай байсан учраас хэд хоногийн өмнө мис засал хийлгсэн байна. Энд ус ургах ёстой. Шарх нь ямар байна да? Улайж жаахан цус гарсан байна. Гэхдээ энэ бол хэвийн. Би одоо шинэ шархны лент наалаа. Нөгөө гар нь зүгээр байна, тийм ээ? Сайн уу Том, намайг Вероника гэдэг. Би одоохондоо суралцаж байгаамаа. Чиний цусны даралтыг үзэж болтыг чинь солин заа юу. За. Би бол Клаудиа. Би энэ сурагчийг хариуцж байгаа юм. Вероника яаж ажиллаж байгааг харах хэрэгтэй юм. Онлайн болон дадлагын хичээлний эмнэлгийн сувилгааны мэргэжлийн тусгай сургалт явагддаг. Ихэнх эмнэлгүүд энэ сургуультай хамтран ажилладаг юм. Энэ мэргэжилтэй болох хүн ямар давуу чанаруудтай байх ёстой вэ? Та энэ мэргэжилтэй болохыг хүсвэл нэн түрүүнд багаар ажиллах чадвартай, найдвартай, маш хариуцлагатай, сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндийн хувьд ачаал сайн даадаг, бүтээлч байх ёстой юм л да. Учир нь та хүмүүстэй ажилладаг шүү дээ. Яагаад даралт хэмжиж байгаа? Яагаад гэвэл чиний хоолцоо хэсэг хугацаанд хориотой байсан учраас бие чинь хэвэн байгаа эсгийг үзэж, цусны чин даралтыг үзэж байгаа юм. Даралт нь хэвэн байна уу? Тийм ээ зүгээр байна. За Вероника хоёлоо бүгдийг хийчлээ. Энэ сургалтаар хүүхдүүдтэй бас тэдний асран халамжлагч нартай зөв харилцаж сурах хэрэгтэй. Аав ээжд нь яах ёстойг зааж өгөх болдго юм. Бас бид нар баримт тэмдэглэгийг их чухалчилж үздэг л дээ. Бичлэлд тэмдэглэгээ хийхдээ бүх хийгдсэн асаргаа, сувилгааг цагтаа дарааллын дагуу бичих нь
их чухал байдаг юм шүү. Яагаад заавал ингэж бүгдийг бичих ёстой юм? Энэ бол зайлшгүй хийх чухал зүйл байгаа юм. Хэрвээ альва хууль эрх зүйн асуудал гарах юм бол бид болсон бүх үйл явцыг харсан байх, мэдэж байх, ямар эмчилгээ хийснээ үнэн зөв бичиж тэмдэглэн баталгаажуулсан байх ёстой. За. Чи одоо үзлэгийн өрөөнд ороод ирдээ. Наашир, энэ мэргэжлийн сургалт бол цаашдын сургалтын зөвхөн эхлэл юм. Ирээдүйд хүүхдийн эмнэлгийн совилогч нар нь удирдлагад дэвшиж ажиллаж болно. Бас эрчим тэмчилгээ, сэтгэл судлал, цусны цэвэрлэгээний чиглэлээр мэргэшиж болох юм. Мэргэжлийн сургалтаа төгссөний дараа асаргаа совилгааны удирдлага, асаргаа совилгааны заах арга зүй, асаргаа совилгаа зүй гэсэн мэргэжлэр ихтэй сургуулиудад суралцах боломжтой. Эмнэлгийн хүүхдийн асрагч совилогч нар нь өвчтөнийхөө биеийн болон сэтгэл санааны байдлыг ажиглаж, дараагийн эмчилгээний зааварчилгаа өгөх, хариуцсан эмч нарт нь мэдээлж явах ёстой юм. Тэд клиникийн эмнэлэгт ажилладаг юм байна. Өөр хаана мэргэжлэрээ ажиллаж болох вэ? Эхчүүдэд зөвлөгөө хэмжийн салбарт нийгмийн заах арга зүйн төвүүдэд амбулаторийн хүүхдийн эмнэлэгт, өндөр насны эмнэлэгт зэрэгт ажиллах боломжтой байдаг л да. Хэтэрхий чанга байвал хэлээрээ би жаахан суллаад өгөн заа юу.